Hello everyone, welcome back to the preparation of entrance examination. And in today's class, we're gonna practice the conversation section from the entrance examination. За өнөөдрийн хичээлээр болохоор бид нэр эсэлтийн ерөнхий шалгалтын conversation section хэсгийг давтна. Энэ хэсэгт маань юу орж ирдэг вэ гэхээр ерөнхийдөө speaking skill шалгаж байна гэсэн үг. Харилцан яриаг зүгээр бичгээр оруулчихсан болохоос биш ерөнхийдөө чиний ярианы чадрыг шалгаж байгаа гэсэн үг ээ. За тэгэхээр энэ presentation дээр энэ хичээл дээр бид нар юу сурах вэ гэхээр бас л нөгөө яаж энэ хэсгийг хийх вэ гэдэг арга техникийг л эзэмшнэ гэсэн үг, тийм ээ. За тэгээд өнөөдрийн хичээл дээр болохоор 2018 оны B version буюу эсэлтийн ерөнхий шалгалтын 2018 оны B хувилбарыг хийнэ гэсэн үг. За энэ хэсэг дээр болохоор мэдээж communication conversation хэсэг байгаа. За дасгалын заавар бол choose the correct word to complete the conversations тийм ээ. За энэ асуултыг гүйцэн харилцан яриаг гүйцэхийн тулд тохирох зөв хариултыг нөхөх ёстой. За тэгэхээр 20-аас эхлээд Colin гэдэг Colin болон Henry гэсэн хоёр хүн хоорондоо ярьж байна. За Colin болохоор do you know the meaning of Billy is on his skin deep? Гэж асууж байна тийм ээ. Тэгсэн чинь yeah, it means people's character is more important than their. За энэ хариултанд тэгэхээр энэ дээр нөгөө энэ хэсэг дээр юу орж ирдэг вэ гэхээр яг одоо тийм өөр утгатай тийм хиллэг орж ирж байна гэсэн үг л дээ. Ер нь бол одоо жишээлбэл өмнөх хичээл дээр болохоор raining cats and dogs гэдэг тийм хэсэг орж ирсэн тийм ээ. За нөгөө butterfly in the stomach гэдэг үг хүртэл орж ирсэн. За яг тэрнтэй ажиллах юм энэ дээр бас Billy is on his skin deep гэдэг ийм хариулт байна тийм ээ. За тэгэхээр энэ үг маань одоо юу гэсэн үг вэ гэхээр одоо гоо сайхан бол зөвхөн одоо юу гэдэг гоо сайхан бол одоо гаднах үзмжээс илүү дотор одоо тийм ээ доторх одоо тухайн хүний зан характер чухлаа гэсэн санаа. Яг энийг Монгол руу яг юу гэж хэлдэг? Монгол руу одоо харилцаа утгатайгаар юу гэж буулгадгийг уншижсэн гэдэг мартчихсан байна. За тэгэхээр ерөнхийдөө нөгөө гаднах төрхөөс илүүтэй дотоод хүн нь чухлаа гэсэн ийм утгатай өгүүлбэр байгаа юм. За тэгсэн чинь хариулт нь болохоор yeah, it means people's character is more important than their. За тэгэхээр нөгөө character буюу одоо характер нөгөө зан чанар тийм ээ. Зан чанар зан оншин бол тэдний тийм юмнаас илүүтэй чухлаа гэдэг ийм зүйл ярьж байна. Тэгэхээр энэ дээр болохоор appearance буюу гадаад төрх тийм ээ. Тэгэхээр нөгөө хүний гаднах төрхөөс илүүтэйгээр тухайн хүний дотоод зан чанар илүү чухлаа гэдэг ийм хариулт буюу ийм хариулт энэ дээр зөв байгаа гэсэн үг. За бусад хариултын өгнүүдийг нь бодоод үзэхээр attendance бол одоо эрс тийм ээ. Бид нар бол хамгийн сайн мэдхээр attendance sheet гэж эрсний хуудас гэж явдаг тийм ээ. За presence гэдэг маань одоо ямар нэгэн зүйл байх гэсэн санаа байх одоо тий ерөнхийдөө бол байх гэсэн санаа тийм ээ. За existence болохоор оршин байх, тогтнох тийм ээ. Оршин тогтнох гэсэн санаатай ийм өгүүлбэр exist гэдэг үгээр нь бид нар маш сайн мэднэ. За absence буюу нөгөө ялангуяа багш нар бол who is absent today гэж асуудаг тийм ээ. Өнөөдөр ирээгүй юм баг хэн байгаа вэ гэж. Тэгэхээр absent буюу эзэнгүй байх гэдэг үгнээс absence гэдэг ийм үг үүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө хоосон байх, эзэнгүй гэсэн санаа болоод явчих нь шүү дээ. За тэгэхээр энэ дээр нөгөө гадаад төрх гэдэг зүйлийг ярьж байгаа учраас appearance гэдэг энэ хариулт маань зөв байсан. За 23 дээр болохоор за could you give me a hand with these boxes тийм ээ. За тэгмэд okay I will blank you where should I move them гэсэн асуулт.
За тэгэхээр энэ дээр give me a hand буюу give a hand гэдэг маань ер нь туслах гэсэн үг тийм ээ. Give a hand буюу гараа өгөх буюу хин нэгэнд туслах гэсэн санаагаар ийм утгатай үг байх нь. За тэгээд with these boxes буюу эдгээр хайрцагнуудад одоо зөөхөд надад туслах уу юу? Туслаач гэсэн гэж асууж ийн гэсэн чинь тэгээ okay I will. За тэгэхээр нөгөө give гэдэг энэ give a hand гэдэг өчгсөн хэлчихсэн байгаа боловч энэ дээр бол I will одоо энэ дээр болохоор give гэдэг үг маань яг hand гэдэг үгтэйгээ хамт явах ёстой гэсэн санаа. Тэгэхээр энэ дээр болохоор зөвхөн хадталт нь you гэдэг үг байгаа учраас okay I will help you тийм ээ. Тэгээ би чамд туслая гэж зөвхөн help гэдэг үйл үг маань энэ дээр бичигдэх ёстой. Тэгээд where should I move then тийм ээ. Тэгэхээр би хаашаа одоо шилжүүлэх ёстой вэ? Хаана тавих ёстой вэ гэж асууж байна. За тэгээ бусад өмнөд нь болохоор present, show, act, за present, за байх гэсэн санаа тийм ээ. За эсвэл present гэдэг бол маш олон утгатай үг тийм ээ. Үйл үгээр бол за байх гэсэн санаа болчихд юм байна. За одоо юу гэдэг юм цаг хугацаа илэрхийлсэн үг дээр бол одоо гэсэн үг болоод явчихна. Гэх мэтчлэнгээр одоо нэр үгээр бол бэлэг гэсэн утгатай болдог гэд маш их олон утгатай. За show бол үзүүлэх, харуулах тийм ээ. За act бол жүжиглэх, за эсвэл дүр эсгэх гэсэн санаагаар болоод явна. За give бол өгөх гэд. За харин дээр all work and no play makes Jack a dull boy. Let's do something fun тийм ээ. За тэгсэн чинь employer болохоор yeah we work at a lot recently we need to have a за ийм асуулт байна. За тэгэхээр энэ дэр доотлын all work and no play makes Jack a dull boy гэдэг энэ нэг утгатай ийм одоо өгүүлбэр гэх юм уу хэлц гэх юм уу ийм үг байдаг байна шүү дээ. Энэ үг маань юусэн үг вэ гэхээр say to warn someone that they will not be an interesting person by working all the time буюу одоо цаг үргэлжил ингээл тэр нөгөө ажил хийгээд байх. Одоо ажил хийх юм нэг сонирхолгүй байгаа тийм хүмүүст одоо нэг анхааруулга маягийн зүйлийг хэнийг хэлж гинэ гэсэн санаа явах нь шүү дээ. Одоо байнгын хэтэрхий их ингээд цаг үргэлжил ажил хийгээд байгаа хүмүүс тэмээ сүултээ ингээд нэг ажил хийж байгаа сонирхолгүй болж байгаа гэдэг санаагаар team одоо warm маягийн юм байх нь энэ бол ерөөхдөө тэгээд let's do something fun буюу ямар нэгэн сонирхолтой зүйл хийцгээе гэдэг зүйл яригдж штэ. Тэсэн чинь ажил чинь болохоор тийм сүүлийн үед бид маш их ажилласан тийм ээ. Тэгээд we need to have биднэрт team юм хэрэгтэй. За тэгэхээр assistance буюу тусламж тийм ээ. За одоо нөгөө дэлгүүрийн худалдагч буюу тэрийг shop assistant гэж ярьдаг тийм ээ. За ер нь бол туслах гэдгийг бол assistant гэдээ явчтай. Тэгэхээр assistance болохоор тусламж хэрэгтэй. За B болохоор support буюу дэмжлэг хэрэгтэй байх нь тийм ээ. За C болохоор break тийм ээ. За завсарлага, амралт. За нөгөө spring break гэх юм бол хаврын амралт тийм ээ. За help тусламж, care за одоо халамж анхаарал хэрэгтэй. За тэгэхээр маш их ажилласан юм чинь энэ ажилчид маань юу гэж байгаа вэ гэхээр мэдээж we need to have break буюу бидэрт одоо амралт хэрэгтэй байна гэдэг ийм хариултыг өгж байна гэсэн үг байна. Тэгэхээр энэ хэсгээр дандаа ингээд ийм нэг өөрөөр утгатай жоохон тиймэрхүү хэллэгүүд гарч байгаа учраас эдгээрүүдийг бас сайн тогтоогоод авчих хэрэгтэй гэсэн үг. За дараачих дээр болохоор нөгөө prefix сонгох юм дасгал байгаа. За тэгэхээр энэ дээр нөгөө prefix-ууд бол ерөнхийдөө маш жоохон хэцүү цэжлэхээс өөр арга байхгүй гэдэг зүйл ярьсан тийм ээ. За тэгэхээр organize гэдэг дээр disorganize гэж явдаг байна. За одоо нөгөө зохион байгуулалтгүй юм хэцэгцгүй тийм ээ. Зохион байгуулалтгүй. За break гэдэг дээр unbreak тийм ээ. Хагаршгүй, эвдэшгүй, сүтчгүй гэсэн санаатай үг болоод явах нэ. За одоо нэг communication гэсэн маань орж ирж байна. За шууд тэгээд асуултыг уншаад явъя. За do you have a date for a fire yet? Боёо. За одоо яг өдөрчлөгт ингээд хамт явахын нэгээ олсноо гэсэн санаа тийм ээ. За тэгсэн чинь одоо бид хариултыг сонгох юм байна. Тэгээд do you know when I could go with боёо хамт явж болох
тэг хиний нэг чи мэдэж гин үү? Хиний гэж асууж байна. Тэгсэн чинь what kind of guys do you like? Ямар хөдөлгөөний залуус чам таалагддаг вэ гэж асууж байна. Тэгсэн чинь oh I like guys who aren't too serious and who have a good sense of humor. You know, someone like you буюу. За дөрөвдөө good sense humor буюу хөвгөлтэй гэсэн үг. За ер нь л хөвгөлтэй тэгээ ямар нэгэн зүйл serious ханддаггүй ийм залуучуудад ер нь л чам шиг залуучуудад дуртай гэдэг ийм хариултыг өгж байна. За тэгэхээр өмнөх бас нэг conversation section дээр ярьжсэн шиг за хэрвээ нэг асуух үг маань буюу асуух үгийн одоо тухайн цагийн туслах үйл үг маань ямар байна хариулт маань бас яг тэр юм тийм байх ёстой гэдэг зүйлийг яриад байгаа тийм ээ. Тэгэхээр энэ do you have гэдэг одоо энэ дээр present simple цагийн do гэдэг туслах үйл үг маань явж байна шүү дээ. Тэгэхээр хариулт маань бас л do юм уу don't гэдэг ийм хариулт байх ёстой юм. Тэгэхээр энэ дээр A болон E гэдэг хоёр хариулт маань байна тийм ээ. Actually I don't, so I don't know yet гэдэг ийм хоёр хариулт байна. За тэгэнгүүтээ одоо энэ хоёр хариулт маань ингээд харахад бол хоёулаа л болох юм шиг одоо яг уншаад үзэхэд хоёулаа л энэ хоёр маань тохирох юм шиг уншагдаж байна. За гэхдээ одоо бид нарт ингээд хариулт нь хариулт өгчихсэн байгаа. Дахиад нэг асуулт өгчихсэн байгаа юм. Do you know anyone I could go with буюу за хамт явж болох нэг чи мэдэж гинөө гэд ингээд асууж штэ. Тэгэхээр энэ хүн маань I don't know yet буюу actually I don't хоёрын одоо нөгөө хүч илэрхийлж байгаа ялгаа нь бол арай хоёулаа жоохон өөр гэсэн үг. Одоо нөгөө англи хэлний нэг арай нэг хүч илэрхийлсэн үгнүүд байгаад байна тийм ээ. Одоо жишээлбэл pretty гэдэг үгнээс beautiful гэдэг үг бол ингээд илүү хүч нэмээд үзэсгэлэнтэй гэдэг хөөрхөн гэдгээс илүү үзэсгэлэнтэй гэдэг үг маань илүү их хүч нэмээд явж байна гэсэн үг шүү дээ. Яг тэрнтэй ажиллах нь actually I don't гэхээр үнэндээ би мэдхгүй байна. Тийм ээ. Тэгээд яг үнэндээ би хинтээ явахаа мэдхгүй байна. Тэгээд чам ингээд надад санал болгох хин нэгэн байна уу гэдэг ийм асуултыг асуугаад байна шүү дээ. Тэгэхгүйгээр I don't know yet гэх юм бол би хараахан мэдхгүй байна гэд арай нэг хүч сул байна гэдэг нэг ийм ялгаа гарч байгаа гэсэн үг. За дараачихтай нь болохоор there is okay or буюу өөр ямар хөө зан чанартай байх ёстой гэдэг асуулт явж байна. Гэсэн чинь wow I would prepare someone I have something in common with who I can talk to easily буюу. За ингээд бол ингээд надтай ижилхэн тийм төрлийн хүн ер нь бол хүмүүстэй маш амархан ингээд яриа үүсгэж чаддаг. Тийм төрлийн хүнийг би хүнийг ерөнхийдөө илээд үзнэ гэдэг зүйл ярьж ирсэн чинь I think I know just the guy for you буюу. За яг дан чин тохирсон залуу би нэг тийм байна. Bob Branson гэдэг. За do you know him? За түүний мэдхүү гэж асууж байна. За тэгтэл хариултыг бид нэр сонгох хэрэгтэй юм байна. Дараагийн Дэвидийн хариулт болохоор okay I will ask him to meet us for coffee. За түүнээс одоо бид нартай хамт кофе ууч гэж асуунаа. And you can tell me what you think буюу. За тэрний дараагаар чи чамд ямар хүснэж байгаа ч надад хэлж болно гэдэг ийм хариултууд байна. За тэгэхээр одоо энэ дээр шууд do байгаа учраас за don't за одоо no present simple цаг маань цагийн туслах өгүүлбэртэй хариулт явах хэрэгтэй юм байна гэж ойлгон шүү дээ. За эсвэл do you know him гэж түүний мэдхүү гэж асууж байгаа тохиолдолд яг бас өмнө нь уулзж исэн тийм тохиолдол гэдэг ч юм уу тийм хариулт өмнө би түүндээ уулзж исэн гэдэг тийм хариултаас энэ дээр байж болно гэсэн үг шүү. За энэ хариулт бол yes I talked to him. За тийм ээ do you know him гэсэн чинь тийм ээ би түүнтэй ярьжсэн. За би yes I know about Bob. Тийм ээ би Bob-ын талаар мэднэ. За see who is Bob? Тийм ээ. За Bob ч юм бэ. За no die хариулт no I don't think so. Үгүй би тийж утахгүй байна. Гэсэн чинь okay I will ask him to meet us for coffee гэдэг хариулт тохирох нь үгүй юу тийм ээ. За no I don't like him. Okay no I don't like him үгүй би тийм дургүй гэнгүүт нь okay I will ask him to meet us for coffee гэдэг ийм хариулт бол юусоо байхгүй тийм ээ. За тэгэхээр энэ хариултыг шууд бид нар хасчиж болно. За ерөөсөө нөгөө хариулт доотлын хариултаа маань тохирохгүй байгаа учраас за тэгээд нөгөө
copy аваад танилцсны дараагаар тухайн хүн ямар санагдаж байгаа вэ гэдгийг энэ хэлэх нь байх нь шүү дээ найздаа тийм ээ. Тэгэхээр хэрвээ мэддэг байсан бол энэ хоёр хүмүүс маань copy авах шаардлага байхгүй тийм ээ. Тэгэхээр би хариулт дээр бас yes I know about Bob гэдэг энэ хариулт маань байж тохирохооргүй хариултууд байгаа гэдэг. За тэгээд B хариулт бас yes I talked to him тийм ээ. Түүнтэй би ярьжсэн байхад ингээд дахиж copy авах шаардлагаас юусоо байхгүй. Тэр A хариултаас биш яхан байна. За тэгэнгүүт who is Bob болно I don't think so гэдэг энэ хоёр хариултууд байгаа. Тэгэхээр Bob ч юм бэ гингүүд okay I will ask him okay гэдэг хариултаар жоохон тохирохооргүй байгаа даа л да. Тэгэхээр бидний хариулт D буюу no I don't think so үгүй би тэгж бодохгүй байна гэсэн чинь за тэгвэл би хамтартай copy аваач гэж асууя гэдэг энэ хариулт маань хамгийн зөв хурж ийна гэсэн үг. За тэгээ 30 дээр болохоор how likes guys who are за нөгөө ийм залуучуудад дуртай гэдэг зүйл ярьсан тийм ээ. За тэгэхээр A хариулт нь болохоор sociable and kind тийм ээ. За нийтэж болон тийм өглөгч. За B not hardworking but talkative. Боёо за бэлтгэгчээж шаргуу ажилдаггүй гэхдээ яриасаг гэж юм тийм ээ. За C хариулт нь болохоор friendly and smart. За нөхөрсөг болон ухаалаг. За D хариулт нь outgoing and quiet ер нь бол гадагшаа чиглэсэн. За тэгээд чимээгүй тийм залуучуудад за E хариулт нь болохоор easy going and funny буюу за ер нь бол ингээд хин нэгэнтэй амархан ингэж яриа үсгээд ингэж нөхөрлөж найдаж чаддаг. Тэгээд хөвгчлөлтөө ийм хүмүүс, ийм залуу гэдэг ийм хариултууд байна. Тэгэхээр бидний энэ хариулт дээр хооны хариулт бол хөвгчлөлтөө тийм ээ. За нөгөө good sense humor гэдэг хариулт гарсан. Тэгээд бас someone who is not so serious тийм ээ. You're not serious бол биш. За тэгээд дараагийн нийтлэг зүйл нь юу байсан бэ гэхээр who I can talk to I have something in common with who I can talk to easily буюу энэ can talk to easily with someone гэдэг маань ер нь бол easy going гэдэг easy going person гэдэг зүйл явдаг. Одоо хин нэгнтэй ингээд ер нь бол одоо амархан яриа үсгээд явж чаддаг тийм хүнийг бол easy going гэж ярьдаг. Тэгээд за good sense humor бол funny гэдэг үгтэй ижилхэн утгатай үг. Тэгэхээр ийм залуу буюу 30 E хариулт нь маань байсан гэсэн үг. За тэгээд яг энэ мэдчлэнгээр одоо 2018 оныхоо бие вершнийг хийгээд явах юм бол яг энэ өнөөдрийн хичээлээр сурсан зүйлүүд маань илүү баттгаад батчаад явна гэсэн үг. Тэгээд яг маш олон одоо өөр бусад төрлийн өөр онуудын таск дээр ажиллаж үзье гэх юм бол энэ доорх линкээр ороод өөрөө татаж аваад үргэлжлүүлээд хийгээд явах боломжтой гэсэн үг. Okay, so I hope you enjoyed your learning. I will see you on my next lesson.